Кибер эрсдлийн даатгал. Монгол улс дахь кибер халдлагыг тоон үзүүлэлтээр авч үзвэл 7 хоногт дунджаар 8000 гаруй удаагийн халдлага бүртгэгддэг. Үүнийг эрсдлээр нь ангилж үзвэл 71% нь malware буюу компьютерт хор хөнөөл учруулдаг код. 20% нь кибер аюулгүй байдлын сул талыг хайх. 4% нь олсон сул талаа ашиглах. 2% нь нууц үг тайлах оролдлого. 3% нь бусад халдлагууд багтдаг байна. Бүртгэгдсэн кибер гэмт хэрэгүүдийг авч үзвэл 2024 оны байдлаар 5284 кибер гэмт хэрэг бүртгэгдснээс 193 нь кибер аюулгүй байдлын эсрэг буюу хамгаалалтын эсрэг гэмт хэрэг байна. Кибер халдлагыг эрсдлийн төрлөөр нь авч үзвэл дотроос үүсэх кибер халдлагын эрсдэл, гаднаас үүсэх кибер халдлагын эрсдэл, технологи болон үйл ажиллагааны дутагдлаас үүсэх эрсдэл, уламжлалт арга барилаар халдах кибер халдлагууд. Дотроос үүсэх кибер халдлагын эрсдэл гэж юу вэ? Ажилтны санаатаагаар учруулах эрсдэл. Энэ нь компани дотоод мэдээллийг тухайн ажилтан санаатаагаар устгах, бусдад тараах, дамжуулан борлуулахыг хэлнэ. Мэдлэг туршлага дутмаг ажилтны учруулах эрсдэл. Энэ нь тухайн ажилтан мэдлэг туршлага дутамгаасаа болж компани дотоод мэдээлэл датаг алдахыг хэлнэ. Гаднаас үүсэх кибер халдлагын эрсдлүүдийг дараах байдлаар ангилна. Үүнд гадаад болон дотоодын хакерууд болон хактивистуудын учруулах эрсдэл. Кибер гэмт хэргийн байгууллагаас халдлага үйлдэх ransomware буюу өгөгдөл, мэдээлэл болон дотоод програм хангамжийг барьцаалах. Олон улсын нөлөөллөөс үүдэлтэй халдлагууд. Технологи болон үйл ажиллагааны дутагдлаас үүсэх эрсдлүүдийг дараах байдлаар ангилна. Тодорхой бус эсвэл засварлагдаагүй програм хангамжийн сул талаас үүдэх эрсдэл. Кибер аюулгүй байдал муу, системийн буруу тохиргоо, кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг дутмаг. Уламжлалт арга барилаар халдах кибер халдлагууд. Зөөврийн компьютер эсвэл компьютер өгөгдөл хадгалах төхөөрөмж хулгайд өртөх. Нууц үг логиныг хүчээр тааруулах. Сошиал инженерчлэл буюу таны итгэдэг хэн нэгний дүрд хуурч халдах. Фишинг буюу имэйл халдлага, залилан. Кибер эрсдлийн даатгалын давуу талууд. Даатгал хийхээс өмнө олон улсын стандартыг хангасан кибер аюулгүй байдлын үнэлгээг 100% үн төлбөргүй хийж өгнө. Танай байгууллага уг үнэлгээг хийлгэснээр кибер аюулгүй байдлаа сайжруулах боломжтой. Хакер эсвэл зөрчлийг сүлжээ болон системээс олж илрүүлэх, тусгаарлах, арилгах үүрэгтэй IT баг хариуцсан ажиллана. Хуулийн зөвлөх үйлчилгээ, мэдээллийн зөрчилтэй холбоотой зохицуулалт, хариуцлагын асуудлаар зөвлөгөө өгнө. Олон нийтийн харилцах ажилтан, зөрчлийг олон нийтэд мэдээлэх, ил болгох, стратеги боловсруулах зардлыг хариуцна. Breach coach үйлчилгээ. Харилцагч, хөрөнгө оруулагч, ажилчдын хувийн мэдээлэл задарсантай холбоотой аливаа залилан, мэхлэх үйлдэлээс сэргийлэх кредит мониторинг сервис. 24/7 халдлага, зөрчлийн үеийн үйлчилгээ. Бид кибер аюулгүй байдлын олон улсын мэргэжилтэнгүүдтэй хамтран ажилладаг бөгөөд эрсдэл, халдлага, зөрчил гарсан тохиолдолд танд туслах, эсрэг хариу үйлдэл үзүүлэх, удирдан чиглүүлэхэд хэзээд бэлэн байна. Мөн ransomware буюу мэдээлэл өгөгдлийг барьцаалсан тохиолдолд тохиролцоо хийх, төлбөр төлөх үйлчилгээ зэрэг давуу талууд багтана. Танай байгууллага кибер эрсдлийн даатгалд бэлэн үү? Даатгалд хамрагдахаас өмнө self assessment tool-ээр тодорхойлох ба эрсдлийн үнэлгээ нь даатгалын хураамжид багтана. Даатгалын үнэлгээ хураамж.
Кибер эрсдлийн даатгалын үнэлгээ нь даатгагч, даатгуулагч талуудын харилцан тохиролцож тогтоосон мөнгөн дүн байна. Даатгуулагчтай байгуулсан кибер эрсдлийн даатгалын гэрээг олон улсын зах зээлд 100% давхар даатгуулж байршуулна. Даатгалын гэрээ underwriting-ийн нөхцөлийг давхар даатгалын зуучлагч, давхар даатгагчаас ирүүлсний дагуу тогтоож даатгуулагчид танилцуулна. Нөхөн төлбөр. Бизнес тасалдал болон нэмэлт зардал. Бизнесийн эргэлтийн бууралт, ажлын өртөг нэмэгдэх, кибер халдлагын санхүүгийн нөлөөллийг бууруулахын тулд гэрээлэгч эсвэл тоног төхөөрөмж хөлслөх. Кибер барьцааны төлбөр. Барьцааны төлбөрийн төлөх болон тухайн арга хэмжээний хувьд мэрэгжлийн болон хуулийн зөвлөгөө авах мэрэгжилтний төлбөр. Халдлагын хариу арга хэмжээний зардал. Зохих мэрэгжилтнүүдийн зардал, цахим шинжээч, PR хямралын менежмент, breach coaches болон кибер халдлагаас үүдэх хохирлын хэмжээг багасгах 3 дахь этгээд. Мэдээллийн зөрчил. Мэдээлэл алдагдсан тохиолдолд хулгайлагдсан үйлдэлийг удирдахад гарсан зардал. Хууль эрх зүйн болон мөрдөн байцаалтын зардал, мэдэгдлийн зардал, зээлийн хяналт зэрэг хэрэглэгчийн дэмжлэгийн зардал. Цахим хөрөнгийн зардал. Цахим тоног төхөөрөмж, датабаз, аппликейшн, софтвер болон үйлдлийн системийг дахин суулгах, ачааллуулах нэмэлт зардал. 3 дахь этгээдийн өмнө хүлээх зардал. Кибер халдлагын үр дүнд 3 дахь этгээдийн нэхэмжлэл, эсвэл зохицуултын үйл ажиллагааны улмаас үүссэн хамгаалтын зардал ба эсвэл хохирол. Зохицуулалт ба хууль эрх зүй. Мөрдөн байцаалтын зардал, хууль эрх зүйн дэмжлэг болон хуулиар даатгуулсан бол торгуул. Нөхөн төлбөр бэлдэх зардал. Кибер халдлагын дараа хохирол үнэлэгч, шинжээч ба мэрэгжилтэн томилох зардал. Нэмэлтээр даатгах боломжтой эрсдлүүд. Үүнд сайжруулах. Кибер халдлагад өртсөн системийг засварлах, сайжруулах, солих зардал. Орлуулах. Кибер халдлагын улмаас ашиглах боломжгүй болсон тоног төхөөрөмжийг шинээр худалдан авах болон суйрлуулах зардал. Нэр хүндэд учрах зардал. Кибер халдлагын улмаас компани брэнд болон нэр хүнд алдагдаж бизнес тасалдах зардал. Мөнх даатгал компани 20 жилийнхэн ойн хүрээнд Монголд анх удаа кибер эрсдлийн даатгалыг танай компанид зориулан нэвтрүүллээ.